За нийт үзэгч сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Шинжлэх ухаан танин мэдхийн Одон Мөндөр суугийн хүннүүгийн түүх эхлэхэд бэлэн боллоо. За энэ нэвтрүүлгийн маань одоо хөтлөгчөөр бол Америк сургуулийн түүхийн багш Маргат хаан ажилладаг. Өдрийн мэнд. Өдрийн мэнд хүргэе. За нэвтрүүлгийн маань ивент тэтгэгчээр хотын зүүн чиглэлд баригдаж байгаа онцлог шинэхэн төсөл болох Nones Town буюу Хаус хотгооны хамт олон маань болон за мөн үрждэг сар хариултаа хадгалыг хэмээх үйлчлэгээ та бүхэн танилцуулж байгаа худалдаа хөгжлийн банкны хамт олон маань ивент тэтгэн оролцож байна. Мэдээж NTV телевизээр та бүхэн маань энэ нэвтрүүлгийг үзэж байгаа. Харин сонсож байгаа сонсогчд маань бол Одон Мөндөр суугийн маань 83.3 107 гэсэн хослолгоор сонсож байгаа. За үйл явдал маань үргэлжилсээр өнөөдөр хоёулаа сэдэв маань харгислал тийм ээ. За харгислал. За энэ сэдв болохоор ер нь тэмцэл гэсэн сэдвийн араас шууд дагаж орж иж байгаа. Тэгэхээр яг одоо бол ер нь нөхцөл байдлууд бол нэлээд хүнд хэцүү байдалд хүрчлээ. За энэ хүнд хэцүү байдал дээр бол ер нь Лив Яны байгуулсан хүннүүгийн хан улс. За энэ үйл явдалтай холбоотой болоод яваад байгаа. Тэгэхээр энд бол яг үйл явдал яг юу болоод байгаа юм бэ гэхлээр хүнүүчүүд хятадын захиргаанд байсан бас л зов зүдэржсэн алба татвар эсвэл хүннүүгийн шаны өгч нь зүгээр хятад төшмөл ирээл цаазалчдаг өөрийнхөө дурын хүнээ ингээд тавьдаг ийм болчихсон байсан бол хүнүүчүүд хэсэг хугацаанд ч гэсэн өөрсдийнхөө эрх чөлөөг болон улсаа байгуулсан дээрээс нь яг хятадыг эсэргүүцэж өөрсдийнхөө төр тулсаа байгуулахын зэрэгцээ бусад овог аймагуудаа бас нэгтгэж чадсан. Тэгээ яг энэ өмнөд хүннүүгийн хан улсын дотор бол хүн ам бол бас хятад үндэстэн бас нэлээд олон байгаа. Тэгэхээр саяны тэр дайнууд бол яг ямар учиртай одоодсан бэ? Лион ялагдлаа тэгэхэд тэн дотор ч гэсэн бас хятад хүмүүс байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ энгийн хятад зэргүүд бол ямар учраас ингэж дайнд оролцоод байгаа юм бэ гэхэлэр хэрвээ тэд хойшоо ухраад улс орн нь эвгүй байдалд орох юм бол ард нь үлдэж байгаа үр хүүхдүүд нь гэр бүл нь тариан талбай нь ингээ устж үгүй болох учраас дуртай дургу дайнд оролцож байгаа. За тэгэхээр эрс өөр зантай авиртай энэ хоёр угсаат нэг газар доор байна гэдэг бол яг өмнөх дугаард чиний хэлснээр байж болохгүй зүйл гэж яриад байгаа юм. За тэгээ хятад ингээд яг хүчрэгжиж байгаа хоёр бүлэг бол хүннүүгийн ийм хоёр том бүлэг гараад ирлээ шүү дээ өмнөх дугаар Тэгэхээр энэ бол ер нь бол нэгдүгürt эвнэл. Тэгэхээр энэ санамсаргүй явдал бол ерөөсөө биш байгаа байхгүй. Тэгэхээр хүннүү язгууртууд бол тодорхой шалтгаанаар л сүрсэн нь гарцаагүй. Шалтгаан нь юу вэ гэхээр энэ мэдээж хятад хэлийг давалгүй орцтой амьдрах хүннүүчүүд бол Лив Яны үед бол чөлөөлөх дайнд оролцсон. Тэгэхээр энэ чөлөөлөх дайнд оролцсон яг тухайн хүннүүчүүдийг бол яг энэ ванилгийг гэсэн үг шүү дээ яг хүннүү орцтойгоо хүннүү нарыг Лив Яны Лив Сян гэдэг үеэлэн байгуулсан гэж үзээд байгаа. Тэгээ Лив Яныг эрэхт нь бол бүгд ингээд дэмжсэн. Тэгэхээр энэ нүүдэлчин ах үедээ хүнүү төрхөөрөө амьдрах орцын хүнүүчүүдийг хятад төөгчүүд бол эрлэхэг, тэрсүүд, дайнч гэж байлдаанч гэж үзэж байгаа байхгүй юу? Тэгэхээр харин уугуул нутгаа оргисон хүнүүчүүдийг бол үндсэн төрхөө бол хоёр дахь үеэсээ л ингээд алдсан болохоор бид үйл явдлуудын өрнөлийг нэгтэлж үзсэн ч гэсэн угсаатан өөрчлөгдөд нөлөөлсөн хүчин зүйлүүдийг энд саяны олон дайн тулаан болон эрх мэдлийн төлөөх язгууртнуудын эрх мэдлийн төлөөх дайн бол эцэстээ уусах үйл явдалд ингээ оролцсон гэдэг зүйлийг ярьж байгаа юм. Асуулт байна. За, уугуул нутаг гэдэг нь яг аль хэсгийг хэлээд байна? Үндсэн Монгол улсын үгүй энэ бол өмнөд хүннүүгээд хан улсад дагаар орсон шүү дээ. Тухайн үед нь тэр Ордон савийн нутгийг цагаан хэрмээс хойд нутгийг цагаан хэрмээс дотгошоо тэр цагаан хэрмийн нутаг болон одоо бол энэ ордос нутгууд гэсэн үг байхгүй. Энэ нутагт бол хүннүүчүүд төвлөрч суусан шүү дээ. Тэгэхээр энэ төвлөрч суусан нь бол уг нь умард хүннүүгээс хамгаалах зорилготой байсан. Хожим нь 156 онд байгуулсан Сиамби гүрэн байгаа. Сиамби гүрнээс хамгаалахын тулд хүннүүчүүдийг бамбаа болгож ашиглаж байсан шүү дээ. Тэгэхээр хан улсын захиргаанд байсан ч гэсэн хүннүүнэр зовж исэн гэдэг шалтгаан нь энэ байгаа байхгүй юу? Одоо манай энэ өвөр Монголын нутаг гэж юу байгааг ойлгож болох юм шүү дээ. Тэгэхээр энэ өмнөд хүннүү ордос энэ хавчин болохоор одоо яг өмнөд хүннүү гэдэг тэгээд тэрнтэйгээ хамт хан улсад дагаар орсон байна. Одоо эзлээд дайраад байгаа хотууд нь бол чанаа манаа ингээ хятадын төв рүү байгаа. Тэгэхээр ч уугуул хүннүү гэхээр ордсын тэр явд байгаа газар нутгаа орхиод урагшаага бүр хятадын өн рүү ордсон тэр хүннүүд. Тэнд бас хүннүүчүүд бас байж л байгаа шүү. Гэхдээ ичиж улс төрийг ингээ захираад цаашаага ингээ улс төрийн карьер хөөгөөд явцсан хэсэг бүлэг бас хүннүүчүүдийг яриад байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол юу яасан байгаа. Сая дээр Шихүүгийн үед ч бол хувргууд ингээ гарч иж байгаа гэдсэн шүү дээ. За тэгэхээр тэр Шихүүгийн үеийн тэр хувргууд бол нэлийн өндөр албан тушаал хасч эхэлж байгаа байхгүй юу? Шалтгаан нь юу вэ гэхлээр
нийгэм өөрөө юм замбраагүй байдалд орчлоо. Тэрнээс гадна ер нь бол амьдралд хүл алдсан ч юм уу эсвэл одоо ингээд нэг хэцүү байдалд орсон хүмүүс бол яалчгүй хувраг болох те будын шашныг шүтэх ийм зан үйл яваад байгаа байхгүй. Гэхдээ энэ нь бол нэг тийм хурдан бол биш. Яг гэвэл нөгөө хятадууд чуламжлалт одоо күнзийн сургаалаар явдаг байсан. Ахуй амьдрал нь тодорхой, хүн юу хийх үү гэдэг нь те бүх зүйлүүд тодорхой байсан учраас ер нь бол нэг юм амьдралын хатуучлалтаа хэрсүү гэсэн үг байхгүй. Тийм учраас газар тариалангаа хаглаад байж ах уу эсвэл тэр лам хуурга болох уу гэдэг сонголт байх юм бол энгийнээр бодоход бол энгийн үед бол ямар ч одоо хятад тариачин бол трийгээ хаяад шууд хувраг болох гэдэг ч юм уу ийм зүйл бол баг байхгүйсэн байна. Гэтэл одоо ингээл үргэлжийн дайн тулаан, үргэлжийн самуун те тэгэл ер нь болж л өгөл тарианы талбай шатчаад байдаг эсвэл одоо ингээд энгийн хятад иргэн бол амьдрах одоо ингээд арга болоод байна шүү дээ. За тийм учраас энэ хятад бол маш олон одоо ингээд шашны урсгалууд бий болж байгаа. Энээс бол будын шашин бол бас нэлээд давангаалах байдлаар оролцож ирж байгаа. Энэ үйлүүдийг яриад байгаа. Тэгэхээр энд бол яг тухайлах юм бол энэ шив хүүгийн ордонд байна шүү дээ, тий. Одоо төрийн том ордон байгаа шүү дээ. Энэ ордонд бол залдарсан Будда жанга гэж энэтхэг хувраг байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол энэтхэг хувраг бол шихүүд бол нэлээд нөлөөлсөн. Тийм учраас энэ буддын дугуйн хийдүүд тий давуу эрэхтэй болж байгаа байхгүй. Тэгээ Жав улсын иргэд бол буддизмыг чөлөөтөө ингээд сурчлахыг бол нэлээд одоо ингээд хэрэгжүүлж чадсан байгаа байхгүй. Тэгээ күнзүүдийн одоо нэг күнз те күнзүүдийн ингээд тууштай эсэргүүцлийг шихүү бол үл харгалзаад буддистуудыг бол тэмцэн учраа ингээд алба хааж байгаа устдаа татвар төлөх насны хятад залуучууд буддын хийдэд одоо шавлын суух болсон. Энэ нь бас нэг улсдаа нэлээд бас хор хөнөөлтөй зүйл болж таарна шүү дээ, тэ. Хүн амын нөхөн үржихгүй, дээрээс нь үйлдвэрлэл, ажиллах хүч гэдэг энэ бүх зүйлүүд нь ингээд айгүй хэцүү болоод явчихж байгаа. За ингээ хайр шашин дэлгэрч буйд бол хунтааж нар бол бас дургуутж ирсэн байгаа байхгүй шихүүгийн хүүхдүүд нь гэсэн үг те дургуутж ирсэн. Тийм учраас энэ бол бас нэг шалтгаан байгаа юм л да. Хааны хөнөөхөр бусдаа өгсөж хуйлдж эхэлж байгаа байхгүй. Тэгэл дотроос. Эцгээ одоо ингээд яах гэдэг чинь хорох гэдэг чинь хунтааж нар те хунтааж бас ингээд дотроо оож байгаа. Тэгэд хааны айманд орсон Будда жангагийн нэр хүнд бол бас өсөж эхэлнэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нэгэн үйл явдал болсон байгаа юм. За энэ үйл явдал бол яасан бэ гэхээр шихүү бол ингээд нэг гоо зүүн ингээ өндөр мэдрэмжтэй нэгэн байгаа байхгүй. Тэр бол ингээ хятад урлагийг бишрэх. Тэрээр одоо ингээ цэн улсын үеийн те эрлэг дайчин ингээ хонх эсвэл одоо хан гүрний үеийн одоо ингээд янз бүрийн урлагийн загварууд эсвэл нэг цаавын гүрний одоо ингээд хүртэл ингээд металлаар хийсэн гэдэг ч юм уу. Янз бүрийн зүйлсүүд ингээ ордноороо чимгэлж эхэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ ордон нь өөрөө юу гэсэн үг вэ гэхээр угтаа болвол нөгөө нүүдэлчин хүмүүчүүдийн те ямар ч зүйл байхгүй. Хятад соёлд бол нэлээд уусж байгаа. Тэгээс шихүү бол өөрөө ч гэсэн юм хятад соёлыг бол нэлийн давангаа ашигладаг гэх юм уу те. Өөртөө ингээ байлгадаг байж тарах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол энэ бол мэдээж өөртөө бол хятад нутагт өссөн те. Тийм учраас хятадын соёлыг бас нэлийн даган дуурайдаг. Ер нь өөртөө бүр ингээ шингээсэн ийм хүмүүс байх ёстой болчиход байгаа байхгүй. За тэгтэл одоо нэг зүйл болж байгаа. Тэр нь юу гэхээр одоо нөө шихүү ба шүү дээ, тэ. Шихүү бол нэг хүүхэдтэй байсан юм байна л да. Тэр хүүхэд нь юу гэхээр энэ хятад соёлоор хүмүүжсэн Жан Мин гэдэг хүүхэд байгаа байхгүй. Жан Мин гэх хүүхэд байгаа. За тэгэхээр энэ хүүг бол өргөж аваад өөрийнхөө одоо нөө ши гэдэг овгийг өгсөн ба шүү дээ. Тэгээд энэ овгийг өгсөн тэгэхээр тэр Жан Мин гэдэг одоо хятад хүүхэд ши Мин гэдэг овогт олчлаа. Ингээ овогт олчлаа шүү дээ. За энийг нь болохоор эсэргүүцсэн хунтааж нар бас байдсан байгаа. Энэ нь ямар учиртай юм бэ гэхээр хунтааж нар энэ хятад гаралтай хүнийг те өөрийнхөө одоо хүүхд болгоод төрийн өндөр албан тушаал хашуулна гэдэг бол бидний эрхийг бас ингээд зөрчиж гинэ гэдэг санааг хэлээд байгаа байхгүй. Тэгээ хүмүүчүүд бол хэдийгээр эзэмшиж одоо нэг хятад соёлыг эзэмсэн те тэгээ ингээд мөрдөж байсан боловч ингээд хятад маягаар амьдрахч хятадууд бас бүр мөсөн уусчааг байсан байгаа. Энэ нь юу гэхээр хааны гэр бүл дотор болж байгаа одоо ингээд юм зөрчилдөөнүүд энийг ингээ илэрхийлээд шүү дээ. Тэр хятад хүүхдийг аваад байна. Эсвэл босоод энэ соёлоодыг те. Тэгэхээр энэ баг жав улсын хүн амд нэг юм их уршиг тарьсан нэг зүйл бол тэр хүүхдийг авж байгаа зүйл аахгүй. Тэгэхээр тэр хүүхэд ирээдүйд юу хийх нэ гэдэг нь бас тодорхойлчихж байгаа зү те. Ингээ хэлэхээр тэгэхээр нэг юм ирээвэр хураавар аймагуудаас бүрдсэн жав улс болчихж байгаа зү те. Ингээ янз бүрийн. Тэгэхээр энэ бол нэг арт хүн биш. Хүннүү хэлээр ярьдаг одоо хүннүү одоо нэг кул те нарт бол тус улсад бол ноёлох бөгөөд тэдэнтэй цэргийн алба хаадаг
Кян, Дин нарч бас ирэх юм айгүй хидэлдэг байсан байгаа байхгүй. Тэгэхээр тэр шийхүү чинь нөгөө хүннүү ноёдууд, тэр нүүлчин ноёдуудын зугаа цэнгэл тэ иймэрхүү асуудлуудыг бол нэлийн анхаарч үздэг байсан. Хэрвээ энийг анхаарч үзэхгүй бол дараагийнхаа улс төрийн үйл ажиллагааг явуулахад нэлийн хэцүү болоод байгаа байхгүй. За үүнээс гадна нэг цэрэг татагдсан хятад байгаа. За энэ бол бусад аймгийнхны тэр нийгмийн доод давхаргад харьяалагддаг. За тэгтэл бас Овсгоо Самбата зарим хятад нь бол хааны ордонд алба хашиж хүннүү эздийнхээ одоо ингээд баг толгой дээр нь гарч суусан ийм зүйлүүд болоод байгаа байхгүй. За тэгээд Шилэ бол Шиху хоёрын те одоо ингээд нарийн зохион байгуулалтаа байгуулсан Жаавулс гэж байгаа шүү дээ. Жаавул чинь Шилэгийн дараа Шилэгийн найз Шиху ингээд авчиж байгаа шүү дээ. За энэ бат бөх төрийн тогтолцоог эсэргүүцэх хүч бол тухайн үед Жаавулсад байгаагүй байгаа байхгүй. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр нөгөө нүүлчин ноёдуудын шанив нарыг их дэмжиж байгаа. За тэгэхээр энэ бол угсаатнуудын сэтгэлгээний өөрчлөлт бол нийгэмд ингээд бүр их илүү нөлөөлсөн гэдэг зүйлийг харуулж болох гэдэг байгаа байхгүй. Яаж нөлөөлж ийн вэ гэхээр нүүлчин соёл эсвэл одоо тэр нэг томоохон ноёдууд бол супер одоо хүчтэй байсан гэж харуулдаг байгаа. За тэгээд энэ Шиху бол энэ олон татвар эмстэй, маш олон татвар эмстэй, олон хүүхэдтэй. Тэгээд Шихуг залгах ёстой энэ Шиху гэдэг Ши Суй гэдэг хүн байгаа зэ. Ши Суй. За энэ хүүхэн бол эцгээс илүү харгас хүн байгаа байхгүй. За энэ яагаад ийм амар харгас хүн бэ гэхээр дандаа л нөгөө ордын тансаг орчинд өрссөн тий. Одоо нөгөө уугуул дайнч байлдаанч гэхээсээ илүү сул дорой гэдэг ч юм уу. Үүнээс гадна харгас хүн болоод байгаа байхгүй. Тэр яадаг байсан бэ гэхээр ордонд ингээ тий шивгчин хүмүүс байгаа. Шивгчин хүмүүс ч одоо янз янзын үүрэгтэй ч дуучин, бүжигчин, сүнж те цэвэрлэгч одоо өөр юу хий асрагч гэх юм уу. За тэгтэл эндээс бол нэг гоо үзэсгэлэн царай төрхөөр хамгийн сайн бүжигчин эмэгтэйчүүд байт юм л да. За тэгээ энэ бүжигчин эмэгтэйчүүд ингээд төрийн том найр наадам гэдэг ч юм уу те тэр ханхүү гэсэн үг шүү дээ. Бараг галзуурсан гэсэн үг заяа. Тэг ингээд найр наадам ингээд бүжиглүүлээд бүжиглүүлснийхаа дараагаар олвол шууд би энийг өөрөө хэлээгүй шүү те. Яг одоо энэ номон дээр гэсэн үг шүү. За яг энэ ном Көмлөгөө номон дээр те. За энэ ном дээр бол шууд тэр бүжигчин үзэсгэлэнтэй гоё бүжигчин тэр одоо ингээд татвар те шивгчин бүсгүйчүүд байгаа шүү те. Эдний махаар нь хоол хийдэг байсан баг. Хоол хийлэгдэг. За хоол хийлгэснийхэн дараа бол толгоогоор нь одоо ингээд хоолн дээр ингээд чимэглээд зочин гीचдийг дайлж зугаацдаг байсан гэж байгаа байхгүй. Хүний мах иднэ гэсэн үг шүү те. За энэ хүний мах идэх тухай бол ер нь бол түүхэнд янз янзаар ингээд гарч ирээд идэг. Энэс хойшоогоо ч гэсэн ингээд гарч иж байгаа юм л да. Сүүлд бол бас ингээд татвар юмс одоо ингээд ордон ингээд бүслэгдсэн байгаа заа. Ордон бүслэгдсэн байхад бол тэр нас барсан одоо хааны гэсэн үг шүү дээ. Татвар юм хаттын барьж идээ сүүл нь үр хүүхдүүдийн барьж идчихсэн идэхингүү болоод гээд ийм зүйлүүд гарч ирдэг. Тэрнээс гадна бас нөө модон шанью Лебан хоёр тулалдсан шүү дээ тий. Бейдийн уулын ойролцоо гээд. За энд чинь нөгөө 7 хоног бүслэгдэхдээ нөгөө хөлдөж өгсөн хүмүүс их гарсан. Тэгээ хоол хүнсгүй болсон үед бас нэг хүн хүнийхээ махыг идэх гэдэг ч юм уу. Ер нь түүхэнд ингээд нэг хүн хүнийхээ махыг идэх гэдэг зүйл нэлээ яваад байгаа. Гэтэл энэ нь харамсалтай. Одоо нөгөө бид ч хүнүүгийн түүхийг яриад байдаг тий. Гэхдээ яг угсаа гарлын чинь аз болж угсаа гарлан тодорхойгүй хүмүүс юм да тий. Гэхдээ нөгөө хүнүүгийн байгуулсан одоо улс нь ингээд цаашаага ингээд явсараа жаав гэдээ ус болчлоо штэ. Энэ усыг захирж байгаа ханхүү өөрөө баг нэг иймэрхүү зүйл хийж гинэ гэдэг бол амар хүнд хэцүү асуудал болчихж байгаа штэ. Тэр өмнөх юмуд ч юм болохоор бүр ингээд юу яаж байгаа юм л та. Бүр зайлшгүй нөхцөлд ороод те хэцүү болоод бүр хоол ундгүй болоод ам гарахын тулд тийм үйлдэл хийж штэ. Энд чинь бас нэг өөр ойлголт. Наад чинь бол бүр юм зугаа зингэл буруу тишгээ яваад бүр нэг юм хяналтаа алдаад бүр буруу зам руу орцсон байж штэ бүр тэгэхээр чаа. За тэгээ Шиху бол мэдээж нөгөө угсаа залгамжлах ханхүүн гэсэн чинь ийм харгас байгаад байдаг те. Тэгээ ямар нэгэн байдлаар ингээ ажил даалгадаг гэсэн байгаа байхгүй. Мэдээж ингээд төрийн ажил явагдаж байгаа учраас те тус тусын ажил байх хэрэгтэй шүү дээ. Гэтэл нэр Ши Суй нь бол огт энэ биелүүлдэг байсан байна. Ажил хийж чадваргүй л гэсэн үг байхгүй. За тийм учраас нөө хаан аав нь бол нэг сардаа нэг удаа гэдэг ч юм уу да тийм бүсээр ороолгож зоддог гэсэн байгаа байхгүй. За тэгээ бүсээр ороолгож зоддог. Тэгтэл нэг яг ээлж нэг удаадаа ингээ бүсээр ороолгоод те зодуулаад ингээ гарч явж хат замдаа нөгөө нэг том төшмөдүүд байгаа шүү дээ. Төшмөд сайдууд энэ хүмүүсийн хажууд шууд хэлсэн байгаа байхгүй. Нөгөө нэг хан хүн өөрөө хүний тусыг ойлгохгүй сайдыг модууны аргаар зайлуулъя да гэж хэлсэн гэж байгаа.
Тэгэн гут нөгөө зарцнаар шивгчнэр нь те энэ уг дуугу мэхийсэн байхгүй. Мэхийгээд ёсолж гэсэн үг шүү дээ. За тэгэхээр шийхүү бол яг ямар учиртай энэ үгийг хэлсэн бэ гэхлээр ер нь бол тэр сайд гэж хэлж байгаа нь цаанаа болохоор хаан эцгээ хэлсэн болж тарах гэдэг байгаа байхгүй. За ингээд нэг удаадаа шийхүү суй те. За ханхуу гэвчээ. Ханхуу болвол ер нь би ч хэлэрх вэ гэж аавда хэлсэн баг. За ингээ аавда ч хэлээд ингээ хэлүүлсэн ба шүү дээ. Тэгэхээр мэдээж эн чинь угсаа заламжлах ханхүү хэдийгээр тийм харгас хэрцгий те сул дорой ажил хийх чадваргүй ч гэсэн нөгөө нэг ихийн санаа үрд гэдэг шүү дээ. Үрийн санаа уулна гэдэг зүйл чинь энд яваад байгаа байхгүй. Тийм учраас эцэг бол хүүгээ яаж аав бол гэж бодоод яг очих гээд явсан чинь нөгөө нэг лам байж та буддаа жанга. За энэ хүн чинь бити яв гэдэг. Бити яв. За тэгүн гут нөгөөдхийг нь бол мэдээж шийхүү бол нэг үл тоомсорлж байгаа юм шиг болсон боловч цаагуур болохоор хүүхдийнхаа биеийг асуулахаар нэг татвар одоо нэг шивгчин эмэгтэй явуулж байгаа байхгүй. Гэтэл нөгөө шивгчин эмэгтэй ирээд хаан эцэг таны те биеийг асууж ийна те та гайгүй юуг асуусан чинь нөгөө шийсүй чинь би яг баригдчихлаа гэж үзэн гутаа нөгөө татвар эмийг толгойн цэст хайчдаг чавж хайчдаг гэсэн. Цаазлаа хийцэн. За ингээд цаазлаа хийцэн учраас нөгөө итгэж чинь яасан бэ гэхлээр өөрөө өөрийгөө илчлээд өчөж байгаа юм. Тэ төрийн том одоо ингээ хуйлдаан хийгээд хаан аавыгаа хороож алах гэжсэн зүйл гарч иж байгаа. За будда жанга ямар ч гэсэн те үнэхээр тийм эрдэм мэддэгтэй хүн байсан уу те магадгүй хардаг байсан байж болно шүү дээ. Эсвэл энэ хуйлдааны талаар хин нэгнээс сонссон учраас те хааныг хориглосон учраас эн чинь нөгөө хааны амийг орж шүү дээ. Тийм учраас бүр илүү эрх мэдэлтэй болж байгаа те илүү одоо нөгөө нэг хааны ихтгэлт хүн болж штэ. За ингээд ямар ч шийсүүгийн те одоо нэг энэ ханхүү байгаа. Ханхүүгийн ихнэр хүүхэд нийт 26 хүн бас 30 ноёдыг шийхүү өчөхгүй цаадалсан байгаа байхгүй. Одоо өөрийнхөө хүүхдүүдийг үрд муудаа цаадалсан гэсэн үг шүү дээ. Бэр. За ингээд цаадалсан цогцнуудыг нь одоо ингээд жиргээд те газарт буулуулад тэгээд юу яасан гэж байгаа. Одоо хунтааж байгаа шүү дээ. Хунтаажи орондоо хоосорчлоо шүү дээ. Хоосорсон гут нь ши юан гэд хунтаажа хаан суулгасан байгаа байхгүй. За тэгээд ямар ч нэг хүний мах иддэг гэдэг хэрцгий нэг ханхүү бол нас барсан 347 онд. За тэгээд ингээд нас барсан учраас тэр ордон дотор байгаа нэг юм үзэсгэлэнт эмэгтэйчүүдийн амь аврагдаж байгаа байхгүй. Бас нөгөө талаар тийм байгаа шүү дээ. Хичнээн чинь бас хүн шүү дээ тий. За ингээд аврагдаж байгаа. За тэгээд ард түмнээ бол ингээд хятадын дарлаас чөлөөлсөн одоо ливцун тий. Ийм нэг дээд үг дээдсүүд байсан шүү дээ сая ээж одоо өвөө эмээ гэх юм одоо энэ ч одоо хэдхэн үе дамжаад явхад бол нэг өөр хүүхдүүд нь ийм сул ороо солбгор те эсвэл харгас хэрцгий болж өмсөж байгаа байхгүй. Тэгэхээр нэг бодлын нэг хит их тансаглал хит их эрх мэдэл бол буцаагаад одоо нэг хүнээ өөрийг нь эвднэ гэдэг зүйл бол бодит жишээн дээр бол энэ болж тараад байгаа. Гэхдээ Ливан эдний чинь бас удам биш шүү дээ тий. Яг угсааны хүмүүс нь биш шүү дээ. Бас хаанаас гарч ирсэн тодорхойгүй явсараа гал тэгэл Ливан болвол мэдээж нэг хүннүү гаралтай. Эцгийнхаа нөгөө нэг эхийнхаа талыг ингээ бариад нөгөө нэг хан усын хаадын лив ургийг авцсан шүү дээ тий. Харин одоо энэ шийхүү бол яг угсаа гарал тодорхойгүй тий. Аз болж тий. Тийм байна. За хоёулаа хамтаа ирсэн танилцуулж. За тэгээ. За нэвтрүүлгийн маань ивент тэгчээр бидний мэдих Nones Town хаусны хамтан маань олон оролцож байгаа. За энэ дугаарыг би арай жоохон өөрөөр тайлбарлаж гэж бодсон. Яагаад гэвэл ингэдэг л та манай одоо охин дүү Японд очоод сураад тэгээд уулсан гутлаа одоо ажиллаж байгаа байхгүй. Тэгээд Монголд одоо ингээд байр сав юм аа бэлдээ та гэдэг чинь. Яг энтэй адилхан бас гадаадд сурж байгаа, ажиллаж байгаа, хөдөлмөрлж байгаа хүмүүстэй би бас энэ дугаарт илүү санал болгоод хэлчихье. Гэхдээ бас Монголд байгаа хүмүүстээс хамаатай шүү. Ер нь яадын гэхэлэр нөгөө ямарваа нэгэн таач гэсэн би ч гэсэн те одоо ингээд буурай сэлгэн гэдэг юм уу шинэ байр авна гэдэг нь бол амьдралд хийх маш том цөөхөн хідэн алхмуудын нэг шүү дээ тий. Ийм юмн дээрээ одоо ингээд сошиал моцтой хараад хахад хугацаанд ашиглалтанд орсонгүй 4 жил гарan байраа хүлээлээ, тэдэн жил хүлээлээ. Энэ хоорондоо өчнөө олон түрээсийн байраар явлаа. Тэр хоорондоо өчнөө их мөнгө зарлагдлаа тий. Тэгээ баг зарим нь байраа хүлээж ягаад нас овчлаа марчлаа гэдэг амар мэдээд дуулдаж штэ. Энэ л бас нийгмийн бас том шилжилтүүлийн нэг л баг л та. Гэтэл энэ дунд чинь барьж байгаа тэр байшингаа байт юм уу хаусаа байт юм уу барилгаа орон сууцаа байт юм уу те цаг тухайд нь хүлээлгэж өгнө гэдэг бол одоо энэ барилгын компаниудын бүр нэг номын үзүүлэлт болсон байхгүй. Гэтэл энэ Nones Town-ы хамт олон маань яасан гэхэлэр яг өнгөрсөн оны буюу 2024 оны 4 сарын төгсгөлөөс ахуулаад газараа бэлдэж ирсэн. За одоо манайх энэ дээр хаус утган барих гэж байгаа гэж хэлсэн. Өнөөдөр 2025 он болсон юм те 2025 оны 5 сар болж байна. Яг 1 жилийн хугацаа өнгөрсөн. 1 жилийн хугацаанд эхний бүтээн байгуулалт буюу нэгдүгээр ээлжнийхээ 16 хаусыг ашиглалтанд оруулаад хүлээлгэж өгч байна.
Одоо ингээд 5 сарын 1-ээс 2 дахь хуулиаллынх нь 2 дугаар ээлжнийх нь 16 дахиад барилга баригдах гэдэг ингээд эхэлсэн байх гэж байна. Энэ бол маш том үзүүлэлт байхгүй. Яг цаг тухайдаа захиалга авсан бол хүнд амлсан бол цаг тухайдаа үлээлгэж өгнө гэдэг бол барилгын компани 1 номер үзүүлэлт болчиход байна. За дээрэс нь манайхан нөгөө байр сав авахтаа нөгөө хүүхдүүдийн хичээл сургуулагч байдаг юм уу эсвэл одоо ажил төрөлтөг ойрхон ч гэдэг юм ингэж боддог. Тэгсэн чинь бид нар бас одоо жоохон эрүүлэг харах цаг болсон юм байна. Бид нар газар аавна тийм үү. Одоо хаануудын шарган мортч гэдэг юм уршаа квет ямар гоч гэдэг юм хаанч гэдэг гачуутууд юм ингээд цуслангийн газар авч байгаа. Газрын мөнгө. За хэрвээ аз болоод тог татсан байх юм бол те тогтой. Тэгээ худагтай байх юм бол ингээд яг нөгөө нэг хаусны чинь одоо цуслангийн орчин бүтэж байгаа байхгүй. За тэгээ дээр нь байшингаа барна. Энд чинь нэг юм 2-оос 3 жилийн хугацаанд өргөжсөн. За эсвэл бэлэн нэг байшин авлаа гэхэд нөгөөх нь олон сар болцсон жил болцсон. Хууч ицсэн хүний эдэлж ирсэн юм байгаад байдаг. За цуслангийн газар төлөвлөж чинь заяа. Энэ талд болохоор нэг 20 жилээр ч юм уу лизингээр байр авч гин. Нөгөөдгөө эсвэл за худалдаад авлаа гэж бодох те нэг юм байр үйл хөдлөлөөр авч гин. Гэтэл энэ хоёр юм чинь хоёр тусдаа байгаад байдаг. Тэгэл 90 очин аль алинд. Тэгээд нөгөө цуслан нэг зуны нэг 3 сар ч юм эсвэл нэг амралтын өдөр очиж ашигладаг. Бусдаар эндээ байгаад идэг. Гоё байж болно л доо. Гэхдээ энэ хоёрыг чинь нэгтгэхэд нэг хөрөнгө болгож болж байгаа байхгүй. Гэхдээ тэр хөрөнгө нь цаг өнгөрөх тусам улам үнц нь өсдөг бол энэ маш зөв хөрөнгө оруулалт байхгүй. Тэгэхээр одоо энэ яг Ноонес таавны хамт олонны барьж байгаа тэр газар нь болохоор энэ Баян зүрх дүүрэг, Хам Баян зүрх уулын ингэрт гэдэг байгаа. Ер нь бол одоо нөгөө гачуут руу дөнгөж орлоо нөгөө хужир уулан гэдэг үлээ те. Тэрийг өнгөрөөл гачуут руу дөнгөж орж байхад яг хар усан тохоо гэж байгаа. Тэгээ замынхаа урталт хотоос 16 км зайтай. Хотын төв рүү нэг 40 минут явна. За энэ Дүнжин гарын уулзрал руу ирэхэд чинь нэг 15 минут хугацаа. Гэх мэтлээ ингээд цагаан бид нар бодох юм бол ер нь бол хотын төвдөө амьдраад түгжирээд машин тавих газар байхгүй зовоод ч юм уу те. Эсвэл нөгөө хүүхдээ сургууль цэцэрлэг ингээд зөөгөөд ингэж нэрвдэхийн оронд та цуслан болон байшин хоёроо байр хоёроо нэгтгэхэд энд хийчих юм бол нэгдүгээрт эко маш гоё цэвэр агаартай уршаага нэг 2-300 метрт голтой баруун талдаа Япон Монголын хамтарсан гэдэг баха 30 га талбай дээр үлээдэ маш том цэцгэл төрөлөн баригдаж байгаа. Ингээд барилгынх нь хаусных нь байрлал үнцэн өсгөөр цаашдаа үнцэн өсгөөр ийм байрлалд single house болон town house гэсэн сонголттойгоор танд Ноонес таун өөрийнхөө одоо бүтээн байгуулсан төслийг санал болгож байгаа байхгүй. Энд харин байршлал харагч байна. Айгуу гоё байршилтай юм шүү дээ, тий? Айгуу гоё байршилтай. Хоёулоогоос очиж үзье. Тэгээ энэ араа нүүж ороход бэлэн single house нь заяа 206 м квадрат. Харин town house нь болохоор 131 м квадрат. Single house бол мэдээж ганцаараа байна. За тэгээд хоёр давхар дотроо 2.0-той мастер унтлахны өрөөтэй хідэн өрөөнүүдтэй өгдөө. Тэгээд бүх шилэн том юмуд нь шалнаас таас үрсэн. Тэгээд дулаан алдагдал хамгийн багтаа болоход ногоон зээлээр авах боломжтой. Ногоон зээл гэдэг чинь ипотекийн тэр 20 жилийн зээлний дараа орохоос хамгийн сайн нөхцөлтэй зээл байхгүй. Тэгээд террастай, гаражтай, тэгээ арталтаа бэкяардтай гэдэг энэ бүр өгж болох бүх юм өгч байгаа. Тэгээд нөгөө хүүхдийн насанд нь зориулсан тоглоомын талбаануудтай хотон доторх зохион байгуулалт нь 24 цагийн харуул хамгаалттай. Тэгээд зам талбайгаа хүүхдүүдийн тоглоом талбай нэрээр тийм ашиглахгүйгээр хамгийн гоё шидэд өгсөн. Та таун хаус ч байсан, single house авсан ч бай гаражтайгаа гэж бод. Тэ? Тэгээд одоо тэр нөгөө нэг атлын бэкяард март нь ямар гоё гэж бодож байна. За тэгэхээр ер нь одоо манайхан энийг одоо шүүс салтаад худалдан авахыг хүсэж байгаа бол би дахиад бүр маш гоё санал тавья. Одоо манай гадаадд байгаа хүмүүс маань зөв газар хөрөнгө оруулалт хийгээрээ. Монголд хэрвээ байраа солих байгаа хүмүүс байх юм бол зөв газар хөрөнгө оруулалт хийгээрээ гэдгийг санал болгоод байгаа. Нөгөө бид нар чинь нөгөө нэг орон сууцаа зарж ийж дараагийн алхам хийх гэдэг шүү дээ. Гэтэл тэнд чинь 16хан хаус байгаа гэдэг. Дараагийн төсөл нь 16хан ингээд дуусчих гээд байдаг. Тэгэхээр та яаж бусдаас урддах вэ гэхлээр шүү дээ. Таны тэр байрыг тань зах зээлийн үнэлгээг нь шууд урьдчилгаанд нь тооцоод авчих юм. Энэ бол ажлыг хөнгөвчлөдөг те маш том шийдэл. Мөн дээрээс нь таны унж байгаа автомашиныг ялгаа авахгүй яг урьдчилгаанд нь тооцоод авчихна. Тэгэхээр та машин болон байраа өгөөд шууд тэр бэлэн нүүрүүд орох боломжтой хаус руу орох боломжтой гэсэн үг байхгүй. За ийм байна. Тэгээд ногоон зээл нь болохоор ингэдэм байх шүү. Сарын 1.2% хүүтэй байд юм байна. Дээрээс нь нөгөө нэг компани хүүгүү хувь лизэн хугацаагаа тохироод бас хийх боломжтой гэх мэтчлэн маш олон давуу талуудыг боломж нөхцөлөд тань санал болгож байгаамаа. За тэгээд гачуутын хар усан тохиод та юм өөрийн гэсэн гоё юм эдлэн газартай хаустай болохыг хүсэх юм бол Ноонес таавны хамт олонноор холбогдороо. Борлуулалтын албаны утас нь бол 7272 тэг 6 тэгтэг. 7272 тэг 6 тэгтэг. Facebook хаяг нь болохоор Nova Nest Town гэдэг та бүхэн бичээд хаагаад олоорой. Барсаа гараад ирлээ шүү дээ. Тийм нэрээ барсаа авч байгаа. Тийм үү? Авч байгаа тий. За ингээд хамтран ажилласан Ноонес таавны хамт олондоо баярлалаа амжилт хүсье. За өргөжлээ. За тэгэхээр одоо юу яаж байгаа? Ер нь нөгөө үзэсгэлэнт хятад эмэгтэйчүүд амиа аврагцаан тий. За тэгээ бас дээрэс нь ер нь бол хунтаажийн асуудал хэрэгжиж байгаа. Хунтааж ахаад нэг өөр шин одоо хунтааж суунастай тий. За тэгэхээр мэдээж одоо хунтааж нас орсон.
Тэгвэл гут нь дараагийн ингээ хунтайж нь болохоор Си Юан гэж байгаа байхгүй юу? Ши Си Юан гэдэг. За энэ бол мэдээж юу бас хунтайжаар шинэ хунтайжаар суулгалаа. За ингээ 10 жил харсан чинь нөгөө 10 жилийн хугацаанд нөгөө хунтайж маань бас нэг гавж өгдөгвэ. Явдгвэ. Тэгээд ер нь бол ингээ хийсэн үүрэг даалгавар эсвэл тэр чинь хунтайж гэдэг чинь өөрөө бас нэг төрлийн том эрх мэдэлтэй хүн шүү дээ. Хоёр дахь том эрх мэдэлтэй хүн. Тэгэхээр өөрийн гэсэн ингээ шийдэх асуудал зөндөө байгаа тий. Гэтэл юу ч хийдэг. За ингэн гут нь мэдээж шихүү тий. Одоо шаны бол уурлна штэ хаана бол. За хаан уурлаад ер нь бол энийг одоо тий өөр хүнд эрхийг нь шилжүүлэх гэж байгаа. Өөр хүүхдэд хунтайж өгөх гээд штэ. За энийг нь сонссон нөгөө хунтайж маань бол за ер нь бол хоёр одоо ингээ тий ихтгэл шатар төвшмөлийнхаа хаж ингээд хуйлдаад төрийн эргэлт гэж байгаа байхгүй. Энэ төрийн эргэлтийг яаж хийх вэ? Гэхдээ нөгөө угсаа залгамжилж хунтааж болох гэж байгаа тий. Одоо өөрийнх нь албан тушаалыг авах гэж байгаа дүүгээ болвол хороож алах. Эцгээ бас хороож алах. Ингээд төрийн эрхийг бүр хүчээр гартаа авах гэж байгаа байхгүй. Тхүү. Бүр хэлий бодож байна. Гэтэ сая бол эцгээсэн явуургүй юм заяа. Яаж юм ихлээр өөрөө нэг юм удам залгаж ирсэн шанью биш шүү дээ. Тэгсэрнээсээ өөрөө дөр найзаагаа алж шанью суунгуутлаа. Тэгснээ өөрийнхөө хүүхдүүдийг улам дамжиж шанью болох гэдэг байгаа. Тэ? Тий. Мэдээж нөгөө төрийн аппарат хийж л явагдана л да. Гэтэл нөгөөх нь болохоор ингээд хүүхдүүд нь явахгүй байгаа даа тий. Үр ачнар нь үр хүүхдүүд нь явахгүй байгаа тий. За тэгэн гут чинь яасан бэ гэхээр нөгөөт чинь хоёр нөгөө жанжинтайгаа нийлээд дүүгээ хараж чадсан. За ингээд дүүгээ хараж чадсан гутаа тий. Хороосон тэгэн гутаа дараа нь шихүүг хүлээж байгаа байхгүй. Тий эцгийгээ. За энэ юу гэсэн үг вэ гэхээр яг тэр нөгөө дүү нь одоо нас орсон байгаа шүү дээ. Тэгэхээр нэг хүүхэд нь алуулч та гэдгийг сонссон шихүү бол буц яг тэр газар ирэх нь л 90 гут нь яах вэ гэхээр одоо хаан эцгээ одоо алах гэж байгаа байхгүй. За ингээ алах гэжсэн тэгтэл яасан бэ гэхээр хааныг бас хоригдсан байгаа юм. Гэхдээ энэ удаад бол яг хэн одоо ингэж хоригдсон мэдэхгүй. Ямар ч сан эзэн нь тодорхойгүй те тогтоогдоогүй хэргийн газар очих хэрэггүй гэж зөвлөсөн гэж байгаа байхгүй. За ингээ хааныг хоригдсан байгаа. За ингээ хааныг хоригдсан учраас одоо нөгөө нэг яах нь хаан шихүү очоогүй. Ийм ч учраас нөгөө шихүү чинь усуух тавилантай те ахаад амьдрах тавилантай. Өөрийнх нь эсрэг хоёр хултайж нь хоёулаа ингээд юм хийжлээ штэ. За ингэн гут чинь яасан бэ гэхээр хэсэг хугацааны дараа одоо нөгөө ханхүүгийн те юу явагдсан штэ. Байцаалт явагдсан штэ ингээ аллагын. За тэгтэл тэрний хамгийн том хэрэгтэн хунтайж хүүн бол байх нь ингээ тодорхойлж эхэлж байгаа. Тэгээ хунтаач хүүг чинь барьж аваад одоо нөгөө яргалаа шийтгээд те ингэж шийтгснийхаа эцэст нөгөө эрүүдэн шүүж байгаа шүү дээ. Эрүүдэн шүүгээд хэрэгээ хүлээн гут нь гэр бүлийнх нь 9 хүнийх нь хамт гэж байгаа байхгүй. Ингээ амьдаар нь шатаасан байгаа. Одоо амьдаар нь шатааж байгаа. За амьдаар нь шатаасан за одоо нэг жоохон болгоомжтой сонссон шүү гана гэж байгаа. Амьдаар нь шатааж байгаа. Тэгсэн мөртлөө нэг багахан насны жижигхэн хамгийн хайртай ач хүн гэж байгаа байхгүй. Ач хүн өвөө намайг бити алаачтэй гэж хэлээд бүснээс нь ингээ бариадсан гэж байгаа. За ингэж л яасан бэ гэхлээр нөгөө хааны те бүс нь алдуураад гэсэн үг шүү дээ те. Алдраад за тэгүн гутаа нөгөө гар ингээд тавигдчих гэсэн үг шүү дээ. Тавигдаад яг нөгөө хүүхдээ чинь шихүү одоо хааны нүдэн дээр нь те ач хүүгийг нь гал руу шидээд нөгөө хүүн ойрлоод уйлж байгаа те. Уйлаад ингээд амь тавьж байгаа. Энийг харсан одоо шихүү бол баг галзуурхаа шахсан байгаа байхгүй. Гисэн хэдий боловч галзуурхаа шахаад бүр ингээд амар эвгүй болоод тэгээд бяцхан хүүг бол шатаа ингээ алж байгаа гэсэн үг. Ингээ шийдвэрээсээ одоо хаана нэгэнд гаргасан шийдвэрээсээ буцахгүй байх гэдэг шүү дээ. За ингээ алчлаа. За алангууд нь яасан бэ гэхээр нөгөө гимтнүүдийн чандар гэж байгаа шүү дээ. Төрийн эсрэг хийсэн том гимт хэрэг болчихж байгаа шүү дээ. За тэгэнгუут нийслэл хотын ингээ хаалганы зам дээр нь цадсан гэж байгаа. Тэгээд ерөнхийдөө болвол нөгөө шихүү үүнээс хойшоогоо яг тэр нөгөө дүрлцэх галд амьдаараа шатж байгаа ач хүүгээ те байнга ингээ үзэгдээд идэгсэн байгаа байхгүй. Тэгээд нэг гаслант дуу ингээл яригадаад байгаа шүү дээ. За ингэн гут нь яасан бэ гэхээр ингээ сэтгэл нь урагдаад улам л ингээ дорой тий ийм сул хүчгүй одоо хамаг энерги сорж гэсэн үг шүү дээ. Ийм болоод байгаа гэсэн үг. За тэгээд ер нь яг энэ дээр болвол ер нь ингээ дийлэхгүй л нас орох гэж байгаа л да. Гэхдээ энэ ч бас нэг дараа нь жоохон үйл явдал болох учраас одоохондоо яг ингэсгээд орхичээ. За тэгээ юу бас хүннүү кулнаар тий урагш хятадуудын дэмээр байгуулсан нийгэм эрх мэдэлт ямднуудын үнэн төрөх бол яг л ийм болж тараад байгаа байхгүй. Ингээ харгислал ингээ бүх юмнуудыг ингээ хийдэг тий. За тэгээ одоо нөгөө нэг хааны ордон бол сайхан алтан дээвэр гэх юм тий алтан хонхнууд эсвэл одоо ингээл сайхан дээвэр одоо ингээл хамгийн гоё баян тансаг хэнцэр юмуд байгаа даа шүү дээ.
хааны ордон гэж бодоод үзэн гут чинь нэг гоё хааны ордон байна шүү дээ. Эн чинь бүр зүгээр шивчдийн тоон гэсэн те. Эмэгтэйчүүд ажилдаг эмэгтэйчүүд тоон 10,000 гэж байна шүү. Тэгэхээр 10,000 хүнийг ажилуулдаг маш том хааны ордон болж таарад байгаа тийм зөвхөн эмэгтэйчүүд л тэтгэхээр маш том байгаа байхгүй. Одоо зүгээр ингээл хааны ордон гэх ингээд үдэ ханаа бодоод үзэнгүүт тэрийг баг 1000-аар үржүүлмээр байгаа байхгүй. За ингээд ийм гоё хэнц одоо маш том хааны ордон байгаа байхгүй. Гэхдээ энэ хааны ордон өөрөө яг одоо аимшигын ордон болж хувирж байгаа байхгүй. Энд чинь ажиллаж байгаа олон нөгөө тайхан төшмөл те энэ хүмүүс баг ингээд сүүдрээс хүртэл цочиж айж байгаа байхгүй. Баг ингээд нөгөө амар том харгислал ингээд явагдаад хин мэдгэдэггүй ингээд төрийн эрхийг авах гал те олон юм болдог. Тэгтэл айгуу сонирн байдаг. Гэтэл энд бол яг хин аз жаргалтай байгаа вэ гэдэг зүйл хэрэгж байгаа юм те. Хоёулаа нэвтрүүлгийн туршилт энэ байнга ярьж байна да. Тэгэхээр энэ бол хээр талдаа эсхий гэртээ те амар амгалан эгэл жирийн амьдарч байгаа хүмүүсийг хэлж байгаа байхгүй. Бас нэг хятад тариачч гэсэн яг адилхан байгаа байхгүй. Тэгэхээр энд бол юу л та одоо хоёулаа ингээд нэг 2000 жилийн дараах ингээд 1900 жилийн дараа энэ түүхийг ярьж штэ. Гэсэн хэдий болооч энэ бол ард түмэн гэдэг бол арай өөр зүйл. Одоо сая нэг та хоёр Адрын нэвтрүүлгээр хэлсэн штэ тий. Нэг амаргаа одоо нэг хамгийн сүүлийнхаа үгэн дээр хэлэхдээ тий. Би одоо бол Оросын ард түмэн тайртай тий. Гэхдээ би коммунист намд ингээд дургүй гэл ингэж хэлж байгаа штэ. Яг энтэй адилхан ер нь бол энд бол ард түмэн биш. Ирэх ямтангууд тэр Хуанди одоо хятадын талаас бол Хуанди тий. Манайдаас бол одоо ингээд шаньюнер эднэрийн одоо том зөрчилдөөн донд бол ард иргэд зовсон. Гэхдээ ард иргэд яг ингээд хөдөө ихээр эсвэл энгийн одоо тариад байж ах юм бол амар амгалан байна гэдэг зүйлийг л хэлээд байгаа байхгүй. За, хоёул хамтран хэсэг танилцуулчаа тэгээд дуусгая. Үргэлжлүүлье те. За, нэвтрүүлгийн маань ивент тэтгэгчээр Худалдаа хөгжлийн банкны хамт олон маань ажиллаж байна. За, Худалдаа хөгжлийн банкны хамт олон 4-р сарын 12-наас 5-р сарын 13 буюу 1 сарын хугацаанд үрждэг сар буюу хариултаа хадгалын үйлчлэгээр та бүхэн маань одоо хуримтлуулсан тэр мөнгөийг нь 2 дахин үржүүлж өгөх гэдэг. Тэгэхээр тэр мөнгө нь хэд байх нь одоо юм хязгаартай тогтооцсон юм. Тэгэхээр одоо жишээлбэл та 1 сарын хугацаанд те 25,000 төгрөгийг тэр хариултаа хадгалын үйлчлэгээр аваад тэгээ карт уншуулах болгон тэр хариулт чинь үлдээд хадгаламжийн тасрууч олсоор агаад 25,000 болчих юм бол 2 үржүүлж өгнө. Тэгтээ даваа гарыг бүрдэнэ гэж байгаа байхгүй. Одоо жишээлбэл би ингээд сарын дотор ингээд хоримтлуулж явж исэн чинь миний 2 7 өнөөр бүрдчихлээ шүү дээ. Тэгэх юм бол дараа 7 хоногийнхаа даваа гарагт нь миний яг тэр нэг 25,000-ыг 50,000 болгоод хуримтлалын маань урамшуулах юм байна. Тэгээ энэ нь ер нь яах гэдэг нь гэхээр хуримтлалтаа Монгол хүнийг л бий болгох гэдэг. Тэрнээс биш худалдаа хөгжлийн банк баяжих гэдэг юм биш үгүй. Хуримтлалтай Монгол хүн эсвэл хуримтлалтай хүн гэхээр ямар давуу талтай юм бэхээр. За одоо жишээлбэл нэг юм ажил төрлөөр байжгаад гадаад явах хэрэг гарлаа тий. За гадаад явлаа. Гэтэл ихнэрээ аваа явчихмаар шүү дээ тий. Тэгэхээр таны хадгаламж чинь мөнгөтэй байх юм бол хуримтлалтай байх юм бол та тийм зүйлдээ аялалта гэр бүлдээ энэ зацуултаа хуримтлалаа гаргачих болж байна. Нөгөө талаар за аялал зугаалаа байли. Хамгийн хүнд эслээ тохиолдог юм чинь өвчин зовлон байна. Өвчин зовлон энэ тэр юм боллоо. Яаралдаа нэг тим шинжилгээ хэрэгтэй боллоо. Яаралдаа нэг зураг авахулах хэрэгтэй боллоо. Юм хилж ирэхгүй хийсч ирэн гэдэг шигтэй ославаар боллоо. Энэ болгонд та өөрийн гэсэн хуримтлалтай байна гэдэг чинь та өөрийгөө эрсдлээс хамгаалаад байгаа. Зөвхөн өөрийгөө биш, гэр бүлээ хамгаалаад байгаа шүү. Гэр бүлийнхээ хамгаалтыг та тэнд үүсгэж байгаа маа. Тэгээ одоо удахгүй нөгөө хүүхдүүд маань одоо их сургуульд ордог ч юм уу эсвэл зарим нь одоо гадаад руу сурмаар байна гэдэг ч тийм ийм юм болоход танд хуримтлал хэрэгтэй. Тэр үед та зээл авах гээд эсвэл нөгөө ийм дадлын хөлөө зээл авах гээд хөөцөлдгийн оронд аль хэдийн хүүхдүүдэд зориулсан хадгаламжтай хуримтлалтай бол энэ таны гэр бүлийн тань тэр өгсөх шатны чинь юм ивэс болж өгдөг. Тэгэхээр ерөөсө хуримтлалтай болохын тулд танд маш гой боломжит хялбар үйлчлэгээс санал болгоод байгаа газар мал худалдаа хөгжлийн банк. Одоо бид нар ч нөгөө бага байхад ингээл 5,000 төгрөг өгж явуулаа. За нэг 9 тус авид дээр нэг талах авид дээргээ явууллаа. Цааталт нэг 2-300 төгрөг үлдэг мөлдөг ч юм уу. Тэр болгоны чи ээж аав шагналч ингээл өгчдөг ч юм уу те. Эсвэл өөрөө нэг ингээл нугал авчдаг байлаа шүү дээ. Тэр мөнгүүдийг ингээд цуглуулсаар байгаа таны мөнгө чинь 5,000, 10,000, 20,000 болоо та дуртаа зүйлээ авч байгаатай яг айлгаа байхгүй адилхан гэсэн үг. Тэгэхээр хуримтлалтай Монголын хариулт хадгалах гэдэг үйлчлэгээ бол та 1000-аас 5,000 төгрөг хүртэлх те өөрийн дуртай дүнгээ сонгоод идэвхжүүлчих юм. Идэвхжүүлэхдээ та өөрийнхөө аппликейшн руу ороод тэнд доор нь хэлбэр хуримтлагыг тавьж байгаа. Тэн дээр дарж ороод хэдэн төгрөгнөөс хариултаа хадгалмаар байгаа. Эсвэл хэдэн төгрөгөөр одоо энэ сараа хадгаламжийнхаа энэ дансыг хэдэн сараар байлгах гэдэг бүх юм аппликейшнээр хийж болдог. Тэгэхээр дэлгэцэн дээр маань энэ QR код гарч байгаа. QR код оншуулаад та аппликейшнт та даваарай. Аппликейшн дээр маань бүх юм маш хэлбэрээр бас тавигдсан байгаа шүү. За ингээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол одоо лавлах утас нь 1800 1977 гэж дугаар байгаа. За тэгээ худалдаа хөгжлийн банкны хамт олондоо талхаснаа илэрхийлье. Баярлалаа. За тэгэхээр одоо нөгөө нэг хоёр том үндэстэн те ингээд аж аргалын тухай эсвэл зовлонгийн тухай те ингээд янз янзаар л ярьж болж байгаа юм. А гэтэл одоо нөгөө шийх уу
За энийг байгуулсан одоо нэг Жав улс те энэ чинь байгуулсан гэнэ одоо Жав улсын төрийн эрхийг авчлаа штэ. За тэгтэл Шихүүгийн бол эсэргүүцсэн хүмүүс нэлээд олон байгаа. Энэ чинь өөрөө бол улс төрийн том тэмцэл явагдаж байгаа штэ. Энэ тэмцэлд чинь тэгтээ дөрвөө дуртай дургу тал талаасаа татдаг нь оролцож байгаа. Энэ чинь Сиамбичууд оролцож байна. Сая хүнүүчүүд Кул аймаг оролцлоо, Төвдүүд оролцож байна те. Урт чадтай Төвдүүд оролцож байна. Нөгөө урт гэзэгтэй табагч нар те табагч нар оролцож байна. Эдгээр бүгдээрээ яг юуны төлөө үзээд байгаа юм. Юу гэхээр төрийн өндөр эрх мэдлийнхин гартаа авах уу хэн бусдыгаа захирах уу гэдэг зүйл дээр л үзээд байгаа шүү дээ. Тийм учраас энэ чинь ингээд замбраагүй олон дайнууд болж байгаа байхгүй. Нэг ингээл банан те нэг ингээд мужийнх нь банан бол шууд одоо ингээд Шихуугаас те амар харгас хэрцгий байсан учраас шууд урвал зүүнжийн усын харьяанд орох жишээний те. Эсвэл одоо нөгөө тий Сиамби ухсааныхан бодвол те хааны захиргааг зөвшөөрөхгүйгээр шууд одоо Шихуугийн эсрэг довтлох дайдах нөгөө Кянчууд те Лианчууд эднэр чинь бол бас л ингээд эсэргүүц энэ болгон дайнд нэг оролцоод ахаар ч нөгөө Шихүү чинь сүүлд харандтын байгаас тэг хүчин нэлээд багасаад эхэлнэ. За хүчин багасаад эхлэхээр гадна нөгөө нэг ордны нөгөө эмэгтэйчүүдийг чинь 1000 зэрэг байлгаадсан шүү дээ. Гэтэл нөгөөнийхээ тоо чинь 3000 болгоо ичиж байгаа. За ингээ 3000 болгонгууд чинь нөгөө нэг яг ордон дотор байгаа нэг хятад төшөмдүүд байгаа шүү дээ. Энэ төшөмдүүд тэрийг чинь бас тусдаа ажиглаж байгаа те. Ийм одоо хүмүүс бол энэ бол тэнгэр бидийг таалахгүй. Энэ бол айгүй хэцүү юм болно гэдэг ч юм уу. Ийм зүйл болно шүү дээ. За тэгтэл одоо яг Шихүүгийн эсрэг бол тэр Нүдэл Чавуугийн аймагуд дээрээс нь Зүүнжийн улс те эдгээр чинь бүгд ингээд товтлоод эхэлж байгаа байхгүй. За ингээ хэд хэд удаагийн танаар ялагдсан Шихүү бол ахаа буцаж явах замдаа те тэр ч бас жижигхэн овг аймаг хүртэл хажуугаар нь ингээд нэг ялагдаад буцаж явах хүртэл тоног дээрэндээ те товтлоод байгаа байхгүй. Тэгэн гут чинь одоо ингээд асуудал нэлээд хэцүү болно. Гэтэл нөгөө түүхэн үйл явдал бас нөгөө улс төр тэр ордон дотор юу болсон бэ гэхээр нөгөө хунтайч нар нь өөрийг нь эсэргүүцээд байдаг. Ач хүн нүдэн дээр ингээ шатаж өгсөн те. Энэ бүх зүйлийг дийлэхгүй одоо нөгөө Шихүү чинь хэвтэрт орж байгаа. За хэвтэрт оронгууд чинь ханхүү хоёр гэдэг гоё эрдэм чадалтай ханхүүтэй юм байна л та. Яг өшөө зөндөө хөвгттэй. Гэтэл хоёр эрдэм чадалтай ханхүүгээс одоо нөгөө нэг цэргийн эрдэмдээ те сайн нь суух уу эсвэл эрдэм мэдлэгтэй те боловсролтой суух уу гэдэг ч юм уу нэг иймэрхүү зүйл болсон юм байна л та. За ингээд яасан чинь нөгөө нэг жоохон төвчээр муутай хүүн эрх мэдлээ надад өг гэж хэлсэн байгаа байхгүй. За энэ үед нь Шихүүгийн одоо бас нэг юм сайд байсан хүн бас нэг хятад нэртэй те. За энэ хүн нь бол ханхүү чи ингээд те сохтуу байна те сохтуу хөлмцүү байна гэж хэлээд ингэж цосоос мөртлөө алуурч явуулаад алуулчихдаг байхгүй. Ингээд өөрийнхөө талын дэмжиж байгаа те хүүг нь хаан ширэнд суулгачиж байгаа. За ингээ хаан ширэнд суусан яг энэ үед нь бол төрийн хамгийн том эрх мэдэл хүнд ирж байгаа вэ гэхэлэр нөгөө Мин гэдэг хятад гаралтай тэ хүүд нэрж байгаа. За хүү бол цагийн хэсгийг удаан ажиглаад хүлээгээл байсан. Хүлээж байгаа л баг багаар тэр 7 хэмжиж нэг огтлон гэдэг байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан бүх юм ингээ явуулаадсан байгаа байхгүй. Өргөж авдаг хүү. Тэг өргөж авдаг хүү. Гэхдээ өргөж авдаг хүү бол дотроо юуг бодож исэн бэ гэхлээр яг нөгөө дотор хүн гэдэг тэ энэ санаа л явж исэн байгаа байхгүй. За тэгээд ингээд бодож явсаар агаад сүүлд нь одоо нөгөө өөрийнхөө талын тэ хүнийг ингээ хаан ширэнд суулгаж байгаа. За хаан ширэнд суулган гутаа нөгөөх дээрээ тэ шууд очин гутаа би хаан болно. Чиний дараа. Ойлгосноо. Одоо чи одоо би чамайг хаанаар тавьж гин. Тавьсан. Одоо чи тэгээд ямар нэгэн байдлаар явах юм бол чамд хунтааж хэрэггүй. Ойлгож байна. Өөрөө хүүхдтэй гэхдээ хунтааж хэрэггүй. Би хаан болон чиний дараа гэж байгаа юм. Энэ юу гэсэн үг вэ гэхээр мань одоо хятад болвол те юу яаж штэ хааныг хороож байгаа л хаан болох гэдэг штэ. Шууд тэгж ил хунтааж нарыг алгасаад явчихлаа штэ те. За тэгэн гут нь нөгөө хаан чинь энэ одоо яг юу гэдэг байгаа юм бэ те гэж бодоод баримтлуулах гэсэн чинь нөгөөт чинь өрсөж очиод хааны ордонд баг хуйг дуулахтайгаа зэ нөгөө хятад өөрийн дэмжиж байгаа хүмүүстэй хамт очингуудаа хааныг алаа хийж байгаа. Хааныг аллаа тэгээ Шихүүгийн ахаад нэг хүүхдийг нь хаан ширэнд суулгаад хаан ширэнд суулгангуудаа нөгөөтгөө 103 хоног шоронд орж байгаа байхгүй. Хааныг шоронд орж ийн юу болоод байгаа юм байна аач. Тэр нөгөө өргөж авсан хөө тэрийг алаа ичих юм уу? Үгүй өргөж авсан хятад хүү штэ. Энэ хүүчил хамаг хэмиг бүжгнүүлээд шүү дээ одоо. За. Мин гэдэг байгаа. Тэгэхээр нөгөө нэг тэр сайдыг алаад тий. Өөрийг нь удирдах гэдэг байгаа ч юм уу тэр нэг өхрийг алаад Тэ одоо хааныг одоо өөрийнхөө талын хүнийг хаан ширээн суулгалаа штэ. Хаан ширээн суулган гутаа дараа нь өөрт нь хэлж байгаа байхгүй. Би хаан ширээн сунаа чиний дараа. Чи ингээ ямар нэгэн байдлаар нас орох юм бол чамд хунтааж ирэхгүй би хаан ширээн сун гэж штэ. За тэгэхээр чи тэр чинь баг би чамаа халаад хаан ширээн сун гэсэн үг үстэй. За тэгэн гут чинь эн чинь юу яриад байгаа ингээд нөгөө хаан чинь
хүн явуулаад баримтлуулах гэсэн чинь мань нөхөр чинь хааны ордон дотор чинь баг ингээ хоёуг дуулга өмсөж болохгүй үстэй тий. Гэтэл хоёуг дуулгатайгаа орж ирээд нэг өөрийг нь дэмждэг хятад гарлын хүмүүсийг тий хүмүүстэй хамт орж ирээд хааныг алангуудаа ахаад нэг түүний дүүг нь хаан ширэнд суулгаж байгаа юм. Тэгэхгүй шууд өөрөө хаан ширэнд суучих юм бол ингээд ордон ингээд чи хаан ширэнд суух хэвээр хүмүүс угсаа залуучлах хэвээр хүмүүс тий. Ийм болох гэдэг шүү дээ. Тэгэн гут нь ахаад нэг шихүүгийн нэг хүүхдийг нь хаан ширэнд суулгангуудаа тэрийг 103 хоног шоронд орчиж байгаа байхгүй. За шоронд хорчлаа тий. За хорчингуудаа хэсэг хугацааны дараа гаргаж ирээд тэрийгээ цааталж байгаа. За ингэн гутаа хэсэг хугацаанд нөгөө нэг тий одоо ши ургийнхан гэж ши хүүгийн удам байгаа даа шүү дээ. За энэ ши хүүгийн удмыг бүгдийг нь яасан бэ гэхлээр ингээд юу яасан баг цаадалсан байгаа байхгүй. Цаадалсан. За тэгээд цаадлаад хороогоод тий тэгэн гутаа ордны том үүмийн самуу хийлээ шүү дээ. Тэгтэл энэ хятад гаралтаа тэр миний тий яагаад ингэж амжилтанд хүрээд байгаа юм бэ гэхлээр тэрэнд ямар ч одоо ордон дотор тий бусдыг хахуулдах, хээл хахуул өгөх, өөртөө татж авах шаардлагагүйсэн байгаа байхгүй. Хааны ордон доторх ихэнх хүмүүс шивгчингээс ахуулаад баг сайд нь хүртэл хятад гаралтаа өмсөлж байгаа. Тэгэхээр энэ хүмүүст бол одоо бидний дээр яагаад энэ хүннүү хүмүүс те эсвэл нүүдэлчд байгаад байгаа юм бэ гэдэг зүйл яваад би энэ нүүдэлчдийг бүгдийг зайлуулна гэж хэлсэн байгаа байхгүй. За тэгээд min одоо ингээд жав улсын төрийг авчлаа шүү дээ тий хүннүүгийн жав улсан шүү дээ. За энэний төрийг авангуудаа яасан бэ гэхлээр ордон дотор орж ирэнгуудаа шууд нэг зүйлийг маш чангаар хэлсэн байгаа байхгүй. Намааг дагыг гэсэн хүмүүс нь тий ордондоо үлдээд намааг даахгүй гэсэн нь өтөр түргэн энэ ордноос зайл гэсэн байгаа байхгүй. Энэ үгэнд нь одоо хэн алгуулах вэ гэхээр ордноос дандаа хүнүүчд гарч байна. Тийм шүү дээ. Яг тэр нөгөө ашгүй одоо хятад хүн тий хаан ширэнд суучлаа гэдэг юм уу тий энэ зүйлийг нь мэдж байгаа нөө ордны шивгчэн төшмөл энэ бүх хүмүүс үлдээд миний дэмжиж байгаа байхгүй. За тэгвэл тэр ордноос гарч явж байна. За тэгвэл шийхүүгийн удмын хүмүүсийг цаадалсан шүү дээ тий. Үүнээс гадна бид нэр одоо энэ тий ордондоо хүннүү нарын ноёрхлыг зогсоолоо хуу нарын зэрлэг бүдүүлгүүдийг гэсэн үг шүү дээ. Ноёрхлыг зогсоосон. Одоо хятад хүмүүс өөрсдийнхөө оронд өөрсдөө захирахулна, өөрсдийгөө захируулна гэдэг зүйлийг тунхаглаж байгаа. Үүнээс гадна яг тэр хот дотроо гэж байгаа байхгүй тий. Хот дотроо хүнүүчүүдийг хомгорлон устгасан байна. Энэ хомгорлож устгасан дотор 200 мянган хүн устгацсан гэж байгаа байхгүй. Хотод гэж байгаа. Тэгэхээр нийт тэр улс орон даяар хичнээн хүн устгацсан бөөмөд гэж. Тэгээд тэр хүннүү нарыг хомгорлон устгахад гэж байгаа шүү дээ. Хомгорлон устгахад нилээд олон хятад гаралтай хүмүүс бас давхар устгацсан байгаа. Хилмигдээд. Тэрний яасан бэ гэхээр нэг жаахан ингээ царай төрх нь бол нэг хүннүү маягийн харагдах ч юм уу. Жаахан нэг юм өндөр хамартай те хятад хүнээс арай жаахан өндөр хамартай харагдах юм бол жаахан өргөн чэйжтэй ч юм уу те. Мөртөө ингээ харагдах юм бол энэ бол хүннүү хүн байна гэл бараг асуулахгүй чавшаа хийчихэж байгаа. Ийм зүйл болсон байгаа байхгүй. За ямар амир юм бэ? Ингээд одоо нөхцөл байдал яасан бэ гэхлээр нэг хүннүүн нар те одоо ордноос тэр Жав улсын ордноос зогтож гарсан дээрэс нь хүннүүнэр маш олноороо харгислалд хүртсэн энэ үйл явдал болоод 352 он гэхэд хүннүү угсааны тэр Лиу Яны байгуулсан те хүннүү өмнө одоо нэг хан улс те хүннүү хан улс. За энэ улсын ноёрхол яг энэ хүрээд хүннүү угсаагаар дуусж байгаа байхгүй. Одоо тэр нөгөө ах トゥ хоёрын шаниугийн хагарлаас ахуулаад тэгэл одоо эн чинь баг 300 яг 300 жил юм байна. Тэр нь 300 жил яг тэр өмнөд хүннүүгийн үед маань одоо энэ хятадтай хан улстай нэгдээд ингээл явсан. Тэгэл ерөөсөө л байж болох бүхэл юмд байрсан шүү дээ, тий. Хойноос дайрах тэр хамгаалтан дээр нь байлгаал. Тэгэл дайн тулаанд хүртэл ингэж авч явуулаа, урдаа оруулаад байлдуулаад ингээл хэлсэн. Сүүлдээ бүр шаниунрыг нь тий хан улсын нэг сайд ирэнгуутлаа дураа шаниуг нь алдаг болсон. Тэгээд өчнөө одоо ингэж явж жагаад нэг юм тэр Лиу овгийн тий яг модоны угсааны гэж явсараад хийхэн талаар гэж явсараад нэг шаниу гарч ирээд хүннүүчүүдийн нар гарсан. Тэгээд тэр маань яг эргүүлээд улсаа хүннүү гэх юм болоо гэсэн чи те хан гэд нэрлэж байгаа. Тэгэл үргэлж явсараа Жав улс, жижиг Жав улс, баруун зүүнжийн улс гээл те ингэж явсараа энэ нөгөө нэг хятад соёлоор хүмүүжсэн учраас нөгөө хятад соёлыг л бас урдаа барьсан байгаа сте. Тэрнээс биш яг хүннүүгээд явсан бол энэ нь өөрөө бас хэд том хүчрхэг болох байсан бэ те. Нэг зүйл бас яригдахлах. Тэгээд нэг зүйлийг тодруулж хэлэхэд одоо энд бол хүннүүчүүд л сая ингэ нэг тодорж гарч ирж байгаа те. Энэ нэг үйл явдал байгаа шүү дээ. Гэтэл энэс чин гадна одоо нөгөө нэг яг нүүдэлчдийн улсын нөгөө нүүдэлчдийн байгуулсан 16 улс гэж яриад байгаа шүү дээ. Нүүдэлчдийн байгуулсан 16 улс. Энэс чин бас те нэлээд олон хүннүү угсааны улс гарч ирнэ. Тэгээ бас Сямби угсааны улсууд гарч ирнэ. За тэгээ Тобови, Табагч нар гарч ирнэ те. Тэгэхээр энэ бол маш олон үйл явдлаас зөвхөн тэр нөгөө хүннүү нарыг суулж гаргаж ирж байгаад ярьж байгаа зүйл байхгүй юу? Тийм ээ. Тэгээ нөгөө нэг
дотор хүн гэдэг байгаа чинь тий. Одоо хятадын газар нутаг хэлээд байна л да тий. Хятадын газар нутаг дээр хинч тэр дээр гарч болно. Маш олон угсаатан байгаа учраас хинч гарч болно. Гэхдээ ер нь бол дотор газрын дотор хүн нь тэр дээр гараад тэгэл одоо бүгд зайлцгаа гэж тий. Яа хүлээж байгаа л хооронд нь хүүхдүүд нь алдсаал аавыгаа алах гал тий хүүхдүүдээ алаал ингээл бүх юмыг ингэж хүлээж байгаа л тий хооронд нь гээл байж байгаа тэрийг тэгэл нэг өргөмөл хүүхэд нь шүү дээ. Өөрийнх нь өргөнд итгэсэн тий. Тэр яг ямар гаралтай ямар хүн юм мэдэхгүй. Гэтэл тэр шийх хүү бол тэр хятад хүүг бол өргөнд итгээд өөрийнхөө овгийг өгөөд тий. Тэгээ төрийн өндөр албан тушаал хашуулсан чинь одоо нөгөөд чинь өстө бүгдийн өстө хүйс тэмдрээд тий бүгдийн байхгүй болгож байгаа. Яг шилээ шийх хүү ирж бас яг гарал угсаа тодорхойгүй учраас мэдэхгүй л байсан л. Тэгээ тэнд дуусчдаг нь л ер нь харамсалтай тий. Лиу авгийнх. За ингээд шинжлэх ухааны танин мэдхэн одон өндөр суугийн хүннүүгийн түүх нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энэ хүрээж харах нэ. За энэ нэвтрүүлгийн маань ивент итгэгчээр хотын зүүн чиглэлд баригдаж байгаа онцлог шинэхэн төсөл болох Nova Nest Town хаус хотхны хамт олон маань болон үрждэг сар хариултаа хадгалын урамшуултаа та бүхэн танилцуулж байгаа худалдаа хөгжлийн банкны хамт олон маань ивент итгэн оролцлоо. Та бүхэн энэхүү нэвтрүүлгийг MTV телевизээр болон одон өндөр суугийн 83.3 107 гэсэн хостолгоонуудаар хүлээн аван сонслоо. Дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одон өндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн мянган хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүх түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухааны танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар одон өндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухааны танин мэдхгүй Монголд ялах болтугай.